За олон гишүүнтийн язгуур гэсэн юм хичээл байгаа. Тэгэхээр энэ олон гишүүнтийн язгуур гэдэг чинь бидний өмнөх ангиудад энэ цоош ойлголт биш юм. Бидний өмнөх ангиуд дээр тэгштгэлийн шийд болох гэж боддог. Тэгэхээр тэгштгэлийн шийд бол тухайн хамаарлыг нойлтой тэнцүү байх тийм утгыг хэлдэг байна. Тэгэхээр энэ түүнтэй адилхан юм. За нэгдүгээр хичээл квадрат энэ ерхийлэл олон гишүүнтэй. Тэгэхээр энийг язгуурыг олно гэдэг чинь энэ илэрхийлэл тэгтэй тэнцүү байх x-ийн утгыг олно гэсэн үг шүү дээ. За тэгэд энэ дискриминантыг энэ олох дээр за нэг гарсан нэг ба хоёр дахь шийдэ олдог шүү дээ. Тэгэхээр энэ бол энэ олон гишүүнтэй язгуур болно гэсэн ийм болдог. За хоёр теорем гэдэг чи одоо энэ баталгаатай тийм ээ. За px тэнцүү ax квадрат нэмэх нь bx нэмэх нь олон гишүүнтэй язгуур нь x1 ба x2 болон ax квадрат нэмэх нь bx нэмэх нь c ба a хаалтан дотор x-с сасах нь x1 b x-с сасах нь x2 илэрхийлэлд адитгал тэнцүү байна гэсэн. Энэ хоёр нь адитгал тэнцүү байна гэсэн. За өмнөх хичээлээр адитгал тэнцүү байна гэдэг чинь энэ а коэффициентууд энэ а коэффициенттэй ижил байна. Тэгээд тэрээс энэ үржүүлсэн сул гишүүд нь c-тэй тэнцүү гэх мэтлэн гинэн тэ. Жишээ 2 бол энэ олон гишүүнтийг үржигт задлах гэсэн байна. За үржигтхүүнд задлахыг бид нар 9-р ангид бол олон гишүүнтэй үзсэн баг шүү дээ. Тэгэхээр 9-р ангидээс юм алгоритм илэрхийлэл чинь одоо олон гишүүнт гэж яригдаад байгаа шүү дээ. За тэгэхээр энэ а гишүүн 3-та б гишүүн 2-та c сөрөг 33-та тэнцүүнд тэгэхээр дискриминант болоход b квадратаас хасах нь 4ac гэдэг. Тэгээ b-ийн квадрат энэ за хасах нь 4 a-гийн оронд 3 c-гийн оронд сөрөг 33 за тэгээд энэ d-ийн дискриминант нь 400 гэсэн үг. Эндээс квадрат язгуур гаргахлаар 20 гарна гэсэн үгтэй. За тэгээд хоёр шийдэ олсон. За энийг ингээд олон гишүүнтэд хувирхлаар ямар үржирт болох гэсэн гэхээр эн чинь x-с асан энэ шийдүүдийн тэмдгийг эсрэгээр авдаг байгаа шүү дээ. Яагаад эсрэгээр авч байгаа юм бэ гэхээр x-с асах нь 3 тэнцүү тэг x-тэй нэмэх нь 3.11 тэнцүү тэг. За тэгээд энэ 3 яагаад бий болсон бэ гэхээр эн чинь x квадрат гэдэг x квадрат энэ хасах нь 3x эн чинь нэмэх нь 3.11 x хасах нь 11 болж байгаа. За гэтэл энд чинь 11-ийг 3-оор үржүүлээд 33 гарна. За 2x гэдэгт энэ чинь хасах 3x нэмэх 3.11x гэдэг чинь юу гэсэн үг шүү дээ. 3-ны гэдэг чинь 3-оор үржүүлээс өөрөөс 3-ны 2 гэсэн үг юм. Тэгэхээр тэр 3 туугаад юм гарчиж байгаа гэсэн. За энийг эсвэл хийж болно тийм ээ хүмүүстээ. За теорем 3 нь за энэ дөрвөн гишүүн байна. Язгуурууд нь энэ байна. Тэгэхээр эн чинь сул гишүүн байгаа шүү дээ. Тэгэхээр энэ x-ийн 3 зэрэгтэрчээс энэ 3 шийдтэй энд x квадрат байгаа учраас 2 шийдтэй байгааг анзаарч байгаа. Тэгэхээр энэ адитгал тэнцүү байна гэдэг ингээд бид боддог байгаа. За энийг та бүхний хичээлүүдээр үзсэн байхаа гэж бодож байна. За тэгээд энэ 11-р дасгалаас ажиллая. За 11-р дасгалаас ажиллая. За захиалгад хичээл учраас энэ 11-ийн юу асуусан хүүхдүүд. За хараадах юм яа бичихэл. 11-ийн энэ зэг асуусан байгаа. За хүүхдүүдийн асуултанд хариулъя. Тэгэхээр з бодлого.
За энэ z болох төр чинь x энэ x-ийн квадрат биш. За энэ ахлах зэрэг нь 3 x-ийн 3 зэрэгтэй. За тэгвэл энийг хэрхэн яаж бодох юм бэ гэхлээр бид энийг нөгөө тэгэд энэ 3 гишүүнт маань гуруула x гэсэн хувьсгчтай байгаа. За энэ тэгш энэ олон гишүүнтийн шийдийг олно гэсэн чинь бид x нь тэгтэй байх нөхцөлийг олно гэсэн. Өөрөөр хэлбэл энэ маань бидэнд ингэсэн үг юм шүү дээ. Ер нь 8 дугаар ангидаа бид нэр тэгштгэлийн систем үзсэн. Тэгэхээр энэ px энэ олон гишүүнт маань тэгтэй тэнцүү байх үеийн айлгах x-ийн утгыг бол гэсэн. Тэгэхээр эндээс энэ маань ийм болчихно л гэсэн. Ер нь тэгж ойлгоо. За ингээд юугаа бодъё. Ингээр гуруула x гэсэн хувьсгчтай байгаа. Тэгэхээр бид энэ илэрхийллийн ерөнхий гишүүн бол x болж чадна. За тэгэхээр x-ийг ерөнхий гишүүн гаргачвал хаалтан дотор бид энэ илэрхийллийн за x ерөнхий үржигдэхүүн x. Тэгэхээр бүгднгээс нөгөө x-ийн нэг зэргүүдийн ерөнхий үржигдэхүүн гаргачихсан учраас одоо хаалтан дотор бидэнд сул гишүүнтэй юу болсон. За энэ x-ийн нэг зэрэг гэсэн үг. Энэ бол ер нь бол x-ийн тэг зэрэг гэсэн үг байна. Энэ бол x-ийн 20 x-ийн тэг зэрэг гэсэн үг. Аливаа юмны тэг аливаа тооны тэг зэрэг чинь нэгтэй тэнцээ байдаг. За бид ингээд энэ тэгштэглийг бодноо. За энийг бодглохоор бидэнд за ийм гарч ирнэ. Тэгэхээр энэ хоёр илэрхийлэл чинь ийм үржвэр тэгтэй тэнцүү байгаа юм чинь x-нд аль нэгэн тэгтэй тэнцүү байж болно. Тийм учраас энэ хоёроо өртгийг нь тэгтэй тэнцвүүлээд ингээ үзчихнэ. За тэгэхээр эн чинь 3 зэрэгтэй байсан. 3 зэрэгтэй юм чинь энэ бол энэ тэгштгэл бол 3 шийттэй гэсэн. Тэгэхээр энд бидний нэгдүгээр шийд нь бол тэгтэй тэнцүү юм гэдэг ингээ гараад ирсэн. Одоо эндээс бид нэг 2 ба 3 дугаар шийдийг 2 дахь тэгштгэлээс олно. За эндээсээ бид нар дискриминант бодъё. За дискриминант бодохлоор эн чинь энэ хэдэн шийдтэй вэ гэдэг гарч ирнэ. За энэ дискриминантыг бид ер нь бол шууд ингээд биччихэхэд энэ бол болохгүй юм байхгүй. За тэгэхээр энэ 12-ын квадрат чинь 144. За хасах нь 4. Энэний өмнөх коэффициент бол а нэгтэй тэнцүү, а c бол 20-тэй тэнцүү. За эндээс тэнцүү хэд гарах вэ гэхлээр 144 80 гэдэг чинь 64 гарна. За 64 бол тэнцүү за ийм гарна гэсэн үг. Тэгэхээр дискриминант нь тгээс их учраас ийм тэгштгэл бол 2 шийттэй. За тэгэхээр x 2 дугаар гишүүн хэдтэй тэнцүү вэ гэдэг олъё. За энийхээ хувьд нэгдүгээр шийд гэхдээ олон гишүүнтэйхээ хувьд бол 2 дугаар шийд. За энэнд яах вэ гэхээр b гишүүнийг сөргөөр авна. Тэгэхээр сөрөг 12. За энэ дээр нэмэхэд 8. Хуваах нь 2а байдаг. Тэгэхээр 2-ыг өөрчих нь 1.
За тэнцүү 20 гэдэг чинь 10 юм байна. За 2 дугаар гишүүн 10 гарлаа. 3 дугаар гишүүн хэдвэ? Гэхлээр бид одоо дискриминатаас гарсныгаа энд сөргөөр авчихна. За сөргөөр авахлаар эн чинь эерэг 12 шүү дээ. Эерэг 12. За эзлээд байгаа. За тэгвэл 12 4-ийг 2-т байгаа. За 3 дугаар гишүүн 2 гарах нь. Тэгвэл одоо энийгээ бид нар олон гишүүнтэйг ямар үржигдэхүүн задлаж болох юм бэ гэхээр за fx тэнцүү за энэ олон гишүүнтэй тэнцүү за нэгдэх нь за тэгэхээр энэ олон гишүүнт нэгдүгээр шийд чинь x байгаа. Тийм ээ? X. Хоёр дахь нь болохоор энэ хас эерэг 10 байсан. Тэгэхээр эн чинь x-ээс хасах нь 10. За тэгээд энэ бол мөн x-ээс хасах нь 2 гэсэн. За ийм шийдүүд гараад ийм үржигдэхүүн болох нь. За энийг за зарим хүүхдүүд бас энэ дээр ингэж асуудаг. За яагаад энэ тэмдгийг эсрэгээр аваад байна уу гэж ингэж асуудаг. За энэ л ерөөсөө л бидний хялбархан зүйл шүү дээ нөгөө. Энэ нөхцөлөөр энэ квадрат хэвтгэл маань үржигдэхүүн болоо задлагдсан шүү дээ. Тэгэхээр эн чинь нэгдэх нь энэ байна. За хоёр дахь болох дээр чинь энэ хаалт маань тэнцүү тэгтээ тэнцүү гэж ингэж бид нар шийдэ олно шүү дээ энийг. Тэгэхээр энд x тэнцүү 10 гарсан ч бид нар энийг x-ээс хасах нь 10 гэж үзэх нь байна. За x-ээс хасах нь 2. Тэгэхээр за тэмдгийн нэг учрыг гээд тайлцлаа бид. За нөгөө талаас одоо энэ хийснийгээ бид шалгах ёстой тийм ээ. Энийг шалгах ёстой. За тэгвэл энийг шалгах юм бол энд бид олон гишүүнтийн язгуур болсон юм шиг бид тэгштгэл бодож байгаатай ялгаагүй. За ингээ харахаар чинь энэ чинь нөгөө юу болох юм? X за тэнцүү x энд хаалтан дотор x-ийг x-ээр үржүүлээд x-ийн квадрат бид нар хийсэн ажлаа заавал хянаж явах ёстой. X квадрат за энд хасах нь 10x за хасах нь 2x тэгээд энэ хоёрыг үржүүлээд нэмэх нь 20 боллоо. За одоо энийг бид x-ээрээ үржүүлчихлээр бидний анхны бодсон энэ зүйл маань гарч ийн энэ хоёр эмхтэйгээр сөрөг 12x болно. За ингээд дараа дараагийн бодлогуудаа бий дааж бодороо амжилт.